Есүс 12 шавь хоёр зорилгын үүднээс илгээсэн. Нэгдүгээрх нь Бурхны хаанчлалыг тунхлуулах, нөгөөх нь өвчтний эдгэх гэсэн хоёр зорилго тий. Бурхны хаанчлалыг тунхлуулна гэдэг маань Бурхны хаан тулс энэ дэлхийд байгаа шүү. Энэ улсад та бүхэн ороорой гэдэг үүднээс Бурхны хаанчлалыг тунхлуулах ажлыг хийл гэж байгаа юм. Тэгвэл Бурхны хаанчлал гэдэг нь юу юм бэ? Бурхны хаанчлал гэдэг нь юуны өмнө Бурхан захирддаг улс гэж хэлэхэд болно. Бид нар энгийн ойлголтоор бол тэ. Энэ улс нь энэ дэлхийн хаанчлалуудтай зарим нэг талаараа адилхан боловч мөн чанарын хувьд огт өөр юм. Энэ улсын хаан нь Бурхан, харин энэ улсын иргэдэн хэн бэ? Эзний өмнө гимээ гимшиж эзэн Есүсийг аврагчаар хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүс бол Бурхны хаанчлалын иргэд юм аа. Харин тэгвэл Бурхны хаанчлал орох нь ямар ач холбогдолтой юм бэ? Есүс өөрхөн шавнарыг илгээхдээ хүмүүсийг мөнгөтэй баян болгоод ирээрэй гэж илгээгээгүй те. Хүмүүсийг ажилтаа болгоод ирээрэй гэж бас илгээгээгүй. Ер нь нөгөө социализмын үед бас байсан те. Хөдөө орон нутгаар явж хамтлагууд явж ингэж одоо ч бас байгаа те. Хамтлагууд ингэж явж янз бүрийн тоглолтоо хийх те. Янз бүрийн концерт хийх гэх мэт ажлууд байдаг. Ийм зорилгоор хүмүүс хөдөө явдаг. Есүс ч гэсэн 12 шав илгээхдээ очиод концерт хийгээд ирээрээ. Очиод шоу цэнгэн зохион байгуулалт дээрээ гэж бас явуулаагүй те. Харин Бурхны хаанчлалыг тунхлах, өвчтнийг эдгэх гэсэн хоёрхан зорилгын дагуу илгээсэн юм аа. Угаасаа хүмүүс биднэрт хоёр янзын өвчин байдаг. Нэг нь юу гэвэл бидний махан биеийн өвчин те. Махан биеийн өвчин бол маш олон янзаар байгаа те. Хорт тавдар байна, доох байна те. Хизээч идэвхшгүй нас барьдаг. Нөгөө нэг өвчин болохоор сэтгэл сүнсний өвчин. Хүн махан биеэрээ эрүүл болохын төлөө өөрийнхөө хэмжээнд бас өөрөө хичээдэг тийм. Ингэснээр бас өнөөгийн үед бол эмнэлэг байна, алдартай эмчнэр байна. Тэгээд эрүүл болцоож байна. Харин сэтгэл сүнсээрээ тэгвэл хүн яаж эрүүл болох вэ? Үндэ сэтгэл сүнсээр эрүүл болохын тулд бид нар Бурхны хаанчлалын иргэд болох ёстой. Сэтгэл сүнсээр эрүүл болохын тулд бид нар сүнсээрээ гимших ёстой юм тийм. Бурхны хаанчлал нь хүний төр сэтгэлд оршдог юм тийм. Ер нь хүмүүс аль нэг хаанчлалд зайлшгүй хамаарагддаг. Жишээ нь бид нар бол Монгол улсын иргэд тийм. Бид нар бол Монгол гэдэг хаант улсын иргэд юм тийм. Тиймээс Монгол улсын иргэн гэвэл биднэрт нотлох зүйл нь юу вэ? Иргэний үнэлэх байна. Гадаад очиод би бол Монгол улсын иргэн байна гэдэг нотлох зүйл нь гадаад паспорт байна тийм. Яг түүнчлэн бид нар Бурхны хаанчлалын иргэн байна гэвэл биднийг бас энэ хүн бол Бурхны хаанчлалын иргэн байна гэдгийг мэдэх бас нэг тийм зүйлүүд байдаг. Бидний үг байна. Бидний хандлага байна. Бидний харилцаа байна. Бидний үйлдэл байна. Энэ бүхэн бол бидний Бурхны хаанчлалын иргэний үнэлэх юм те. Одоо бүгд хэлдэг үгэнийг бодож үзье. Та ер нь өдөрт ямар үгийг голчлон хэрэгэлдэг вэ? Бусдад хортой, бусдыг унгаадаг, бусдыг хийдэг те. Эсвэл янз бүрийн хараалын үг бас хэрэгжилж байна уу? Зарим нэг хүмүүс бол П гэдэг хараалыг өгүүлбэр болгондоо бараг хэрэглэх гэдэг те. За яг зүгээр би иймэрхүү хараалын үг хэрэглэдэг юм а гэж бодоход бас бусдыг урамшуулдаг, бусдыг босгон байгуулдаг, бусдыг сэтгэлээр унсан үед нь ярилцдаг. Тэр үгийг бас хэр зэрэг хэлж байна вэ? Биднийг хардаг, мөнхийн эзний өмнө та хэр зэрэг худлаа ярьж те. Бас та хэр зэрэг хулгай хийдэг вэ те.
Ер нь ингээд хүмүүстэй ярилцаад явж байхад хулгай хийж үзээгүй хүн гэж байхгүй лээ. Бүгд тодорхой хэмжээгээр хулгай хийж үзсэн. Хийж үзсэн үгүй гэдэг нь чухал биш. Харин та одоо яг одоо хулгай хийж гэнэ үү эсвэл хийхгүй байна уу гэдэг нь чухал юм. Та өөрийн гэмтээ мөн чанараа өөрийн гэмтээ амьдралын хэм маягаа өөрчилсөн үү үгүй юу гэдэг нь чухал юм. Угаасаа бид нар хэний хаанчлалд байна уу гэдэг нь бидний амьдралын хэм маягаас бүрэн харагддаг. Бас бид нар гим үйлцэн ч гэсэн гимшдэггүй үгүй юу гэдэг нь Бурхны хаанчлалын иргэн мөн үү биш үү гэдэгтэй шууд холбоотой. Энэ цаг мөчид бас Есүс зөвхөн өөрийнхөө 12 шавьяг биш. Бас бид нарыг Бурхны хаанчлалыг тунхаглахын тулд сонгон дуудсан юм аа. Бурхан бүх алдран байх болтугай. Яг үүндээ Бурхны хаанчлалыг тунхаглана гэдэг нь хэн нэгэн хүний хобби биш юм те. Бурхны хаанчлалыг тунхаглана гэдэг бол хобби огтхонч биш юм. Бурхны хаанчлалыг тунхаглана гэдэг нь бас нэг талаар ажил биш юм те. Энэ бол бидний үүрэг юм. Матай 28:19-20 дээр юу гэж хэллээ? Явж бүх хүнснийг дагалдагч болгохтун гэж хэлсэн байдаг те. Тиймээс бүгдээрээ Бурхны хаанчлалыг тунхаглахын ажлын төлөө хичээнгүлэн зурчлан залбирцгаая. Бидний залбирал гэдэг бол угаасаа Бурхны хаанчлалын ажлын үндэс юм те. Хоёрдугаарт Есүс 12 шавь илгээхдээ хоосон илгээгээгүй байдаг. Бүгдээрээ нэгдүгээр зүйлийг үзье. Нэгдүгээр зүйл. Есүс 12-ыг хамтдан дуудаад өвчнийг эдгээх бүх чөтгөрийг залуулах эрх мэдэл хүчийг тэдэнд өгчээ. 12 шавьд өвчнийг эдгээх чөтгөрийг залуулах хүчийг цогт нөгсөн байна. Тэр энэ хоёр хүч эрх мэдлийг ашиглаад Бурхны хаанчлалыг тунхаглахдаа хэрэгэлсэн юм. Чухам яаж хэрхэн хэрэглэснэг бид нар сайн мэдэхгүй те. Гэхдээ магадгүй зүгээр хэн нэгнийг эмчилж байхдаа сайн мэд ярьж өгч байсан баг те. Халууныг нь үзэж байхдаа эсвэл оюун өвчнийг нь эдгэж байхдаа энэ хүч бол Есүсээс ирсэн юм аа. Есүс бол сайн мэд юм аа гэж бас Бурхны хаанчлалыг тунхаглаж байсан баг. Эсвэл хэн нэгэнд нь чөтгөр шүглсэн байх үед тэр чөтгөрийг зайлуулж явах үедээ Есүсийн нэрээр чөтгөр зайл гэж хүчтэйгээр тунхлан зарлж байсан баг. Харин өнөөдөр өвчин янз бүр байдаг шиг чөтгөр бас манай нийгэмд бидний дунд янз бүрээр ажиллаж байна. Есүсийн 12 шавь илгээдэж байх үед чөтгөр бас янз бүрээр ажилладаг байсан. Хүмүүсийг гал руу унгаадаг байсан. Ус руу унгаадаг байсан. Хүмүүсийг булчны газар амьдруулдаг байсан. Хүмүүсээр дамжуулан бусдыг айлгаж, сүрдүүлж, зодож, цохиж алдаг байсан. Харин өнөөгийн нийгэмд иймэрхүү зүйл хийх хүмүүс ер нь ховор. Гэхдээ өнөөгийн нийгэмд чөтгөр юугаар дамжуулан ажиллаж байна гэвэл архитын согтуурлаар дамжуулан ажиллаж байна. Тэгээ янз бүрийн мэдээ уншиж байхад зүгээр эх орны хишиг өгч эхлсэн хойш эрүүлжүүлэхэд эрхтэн тоо нэмэгдсэн гэсэн статистик байлаа. Шоу цэнгэнээр дамжуулан чөтгөр маш хүчтэйгээр ажиллаж байна. Янз бүрийн тэмдэглэлт баярууд байна. Тиймэрхүү зүйлсээр дамжуулан олон залуучууд архиулж, олон залуучууд амьдралаа авч байгаа. Өнөөдөр завхаарлаар дамжуулан чөтгөр маш хүчтэйгээр ажиллаж байна. Тэр завхаарлаар дамжуулан олон гэр бүлийг чөтгөр салгаж байна. Тэр завхаарлаар дамжуулан олон өвчин бас газар хандлагатай байна. Нийгмийн янз бүрийн ёс бус зүйлийг бас чөтгөр маш ихээр хийлгэж байна. Шунаг хүсэл дээр нь бас муу ерөнсөс маш ихээр ажиллаж байна. Хулгай, дээрэм, авилгал, хээлэх хул гэдэг. Тэр бүхэн бол чөтгөрүүдийн хийлгэж байгаа ажил юм.
тэр зүйлүүдээр дамжуулан үнэхээр Бурхны хаанчлаас хүмүүсийг холдуулж байна. Тийм гэмтэй амьдралын хэм маяг руу хүмүүсийг оруулж байна, тийм. Харин ийм үед Христийн дагалдагч нар болсон бид нар яаж ажиллах ёстой юм бэ? Нийгмийн альч хүмүүс асуудал ихтэй байдаг л да. Гэхдээ оюутнуудын хувьд бол бас өөрийн гэсэн асуудлуудтай хүмүүс, тийм. Ирээдүйн ажлын байр, хичээл сургуулийн асуудал, эрүүл мэндийн асуудал, сургалтын төлбөрийн асуудал гэдэг. Янз бүрийн асуудлуудтай хүмүүс байдаг. Харин тэр бүхэнд бид нар яаж туслах хэрэгтэй вэ? Бид нар Есүст итгэх итгэлээрээ дамжуулан тэдэрт үйлчлэх хэрэгтэй. Бидний итгэлийн залбирал тэдгээр хүмүүсийн асуудлуудыг шийдэж өгнө гэдэгт бид нар итгэх ёстой юм, тийм. Биднэрт итгэлээр үндэслэн залбирал байх юм бол Бурхан тэдгээр асуудлуудыг хамгийн гайхалтайгаар шийдэж өгөх болно, тийм. Оюутнуудын шоу цэнгийн хөөдөг амьдралыг нь Бурхан өөрчилж өгөх болно, тийм. Өөрхөн хүчит үгээрээ эзэн өөрчлөн өгөх болно. Бүгдээр 3 дугаар зүйлийг бас хамт уншия. Тэр тэдэнд замдаа юу ч авч яв. Таяг, богц, талх, мөнгө авч болохгүй. 2 замд авч болохгүй. Есүс шавнартаа 2 янзын хүч өгсөн бол харин материалын зүйлс битгий авч яваар гэж хэлж байна, тийм. Яг тэгвэл Есүс шавнартаа жинхэнэ итгэлийг суулгахыг хүссэн юм. Бурхан бол бүх зүйлээр хангах чимээгдийг харуулахыг зорьсон. Ямар ч болсон 9:10-ыг харах юм бол ингэж хэлсэн байна. Элчнэр эргэж ирээд өөрсдийн хийсэн бүхнээ түүнд тайлагнаа. Энэ дэлхийд бид нар хангахдахгүй бол яаж амьдрах вэ? Бид нар эд хоол, өмс хувцс, орох орон байраар хангахдахгүй бол бид нар яаж амьдрах вэ? Энэ дэлхийд бид нар хамгаалагдахгүй бол яаж амьдрах вэ бас? Үндэ Бурхны ивэлэр Монгол улс бол харьцангуй амар тайван улс юм аа. Бурхан далдран байх болтугай. Наацхан бид нар өвчтний вирусээс хамгаалагдахгүй бол яаж инх тунх эрүүл мэнд амьдрах вүлээ? Тийм учраас вакцин гэдэг зүйл бий болсон байдаг. Өнөөдөр та хэний хамгаалтанд дор ийм сайхан амьдарч байгаа вэ? Мэдээж энэ дэлхийд бид нар өвчнөөс, өрнөөс өөр янз бүрийн зүйлд өртөхгүй амьдрах боломжоор өөрийгөө хангалттай зэвсгэлсэн гэж боддог. Гэхдээ эцсийн эцэс Бурхан энд биднийг хамгаалж байгаа учраас бид нар энд эрүүл саравал инх тух амьдарч байгаа болно. Бурхан биднийг эд хоол өмс хувцсаар хувцсыг маань гэр бүлээр чинь бидний ажиллаж байгаа ажлын байраар дамжуулан хангаж өгдөг юм аа. Гэтэ Бурхан биднийг зөвхөн амьдрахад хангалттай мөнгийг хангаж өгдөггүй. Бурхан биднийг эзний ажлыг хийж, Бурханы ажлыг тунгалах ажлыг хийх үед бас хангаж өгдөг юм аа. 3 дугаарт Есүс шавнартаа илгээлтийн үеэр юу хийж өгөхийг нь зааж өгсөн байна. 4 дугаар зүйлийг бүгдээ хамт уншия. Та нар ямар ч айлд орно, явтлаа тэндээ бай. Сайн мэдээний ажлыг хийхэд зориг, хүч чадлаас гадна бас арга барил байхгүй бол бүтэлтэй болохгүй юм. Ямар ч айлд орно, явтлаа тэндээ бай гэж хэлсэн, тийм. Энэ ингээд нэг л айлд очиод явган явтлаа байсаар аваад ирээрэй гэсэн үг үү? Үгүй юм, тийм. Харин тухайн айлыг шийдвэр гаргахтал нь тэндээ байгаарай гэсэн үг юм, тийм. Би Есүст итгэж эзний хаанчлалд ормоор байна гэд баптизм хүртэл тэндээ байгаарай гэсэн үг. Эсвэл би Есүст итгэхгүй гэж шийдвэр гаргах хүртэл тэндээ байгаарай гэсэн үг. Тэ? Яг өнөөдөр ч биднэрт энэ зарчим үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл оюутан залуустай уулзаад бид нар зарим үед цуглаанд өрхөнд юу ч хэлдэг вэ? Сүүлд бол маш сайхан хариулттай болсон байлаа. Би угаасаа Христийн шашин шүтдэггүй хүн. Тийм ч бас би цуглаанд очихгүй. Үндэ бид нар Христийн шашин шүтдэг хүмүүсийг хайгаад явсан юм биш үү? Тийм хүн байна уу? Тэгвэл цуглаанд нэрээрээ гэж бид нар урих гэж хүмүүсийг урьж байгаа биш.
Угаасаа Христийн шашин шүтдэг байсан бол хэлсэн хэлээгүй өөрөө эрхэл болно те. Угаасаа хүн анханасаа Христийн цуглаанд очихоор эсвэл ганданд очихоор ихээсээ мэдлдэггүй. Харин сайн мэдээг хүлээж авсан цуглаанд яваад сайн мэдээг хүлээж аваагүй нь цуглаанд явдаггүй. Тиймээс бид нар цуглаанд явах шийдвэр гаргах хүртэл нь эсвэл явахгүй гэсэн шийдвэр гаргах хүртэл нь тухайн хүнд сайн мэдээг ярьж өгөх хэрэгтэй. Тухайн хүнийг бид нар цуглаандаа урьж, хойноос нь явж сайн мэдээг ярьж өгөх хэрэгтэй юм аа. Үндэ биднэрт яг шавнарт байсан шиг тийм тууштай сэтгэл бас өгүүлэгдэж байна. Дутагдж байна. Тэ? Жаахан л за би очихгүй. Би Христийн шашинтай хүн бишээ гэсэн хариу сонсох үедээ эсвэл завгүй гэх үед нь бид нар уцтны номерыг нь чавалгүй явуулдаг биш гэж юу. Үндэ бидний ярьж байгаа тэрхүү сайн мэдээ, тунгалж байгаа тэрхүү Бурхны хаанчлал нь зүгээр нэг хоол өгье гэсэн сайн мэдээ биш юм. Зүгээр л нэг өмс хувцсгүй байна уу? Би хувцс өгье гэсэн сайн мэдээ огтхонч биш юм. Тэ? Өртөө байна уу? Би өрний чинь асуудлыг шийдэж өгье гэсэн сайн мэдээ огтхонч биш юм. Харин бидний тунгалж байгаа сайн мэдээ бол Луг 2:10 хэлсний дагуу бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээ юм аа. Тэрхүү сайн мэдээ бол өнөө үеийн асуудлуудыг шийдэх сайн мэдээ биш юм. Мөнхөд амьдруулах, мөнхөд өрөхгүй байх сайн мэдээ биш юм те. Харин тэрхүү сайн мэдээ бол үхсний хойно хэн нь мөнхийн улсад орох вэ? Хэн нь мөнхийн галтай тамд орох вэ гэдгийг шийдэх сайн мэдээ. Өнөө үеийн асуудлууд бол чухал юм. Гэхдээ үхэл амьдралын асуудал бол бүр ч илүү чухал асуудал юм аа. Амен. Ийм сайн мэдээг өгөхийн тулд хожим мөнхийн улсад бид нартэй хамт нэгэн дуугаар эзэн Бурхныг магтан алдаршуулах тэр нэгэн хамтран зүтгэгчийг олохын тулд бид нар сайн мэдээг тунгалан зарлж байгаа юм аа. Тиймээс бүгдээрээ сайн мэдээг хүлээн автлан бүгдээрээ хичээцгээе. Тууштайгаар явцгаая тий. Гэтэл бидний тунгалсан сайн мэдээг хүлээж авахгүй хүмүүсийн хувьд яах ёстой вэ? Бүгдээрээ 5 дугаар зүйлийг хамт уншия. Та нарыг хүлээн авахгүй хүмүүсийн хувьд хотоос нь гарч явахдаа тэдний эсрэг гэрчлэл болгон хөлөөхөн тоосыг сэгсрэн унаг. Тэр бидний тунгалсан сайн мэдээг хүлээн авахгүй байгаа хүмүүс байвал яах ёстой юм бэ? Хүчээр цуглаанд яв гэж шахах уу? Эсвэл цуглаанд явахгүй бол ингэн тэгнэ гэж айлган сүрдүүлэх үү? Огтхонч үгүй. Харин бид нар анхааруулах хэрэгтэй тийм. Ямар ч үсэн би чамд сайн мэдээг тунгаллаа. Чи энэ сайн мэдээг сонсох юм бол чи мөнхийн улсад орно. Хүлээж авахгүй бол чи галтай тамд орох болно. Гэхдээ энэ бол сүрдүүлэг биш. Энэ бол бодит байдал. Угаасаа Есүст итгэж гимссэн мөнхийн улсад орох нь гарцаагүй. Харин итгээгүй нь тамд орох нь ч гэсэн бас ойлгомжтой. Тиймээс хэрвээ итгэсэн хүн нь мөнхийн улсад орох учраас итгэхээрээ гэж бид нар боломж олох хэрэгтэй. Хүлээж авахгүй бол бид нар анхааруулаад орох хэрэгтэй. Есүсийн шавнар хөлөөхөн тоосог сесэрч энэ тэмдгийг илэрхийлдэг байсан бол бид нар үг хэлээрээ илэрхийлэх хэрэгтэй. Бид нар үг хэлээ сэгсрэх хэрэгтэй тийм. Харин энэ анхааруулгыг зүрхэндээ хүлээн аваад цуглаанд явах шийдвэр гаргах юм бол бид нар хүлээн авахд ч гэсэн бас бэлэн байх хэрэгтэй юм аа. Бидний сайн мэдээнийг тунхсан ажлаар дамжуулан олон оюутан залуучууд Монголын олон хүмүүс сайн мэдээ хүлээн авахын төлөө гуйж байна. Дөрөвдүгürt илгээлтийн үр дүн 6-9 зүйлүүдийг бүгдээрээ яг хэдэн хүн итгэсэн, хэдэн хүн баптизм хүртлээ, хэдэн хүн сайн мэдээ ярьлаа гэсэн тодорхой статистик тоо мэдээ байгаагүй. Тийм үр дүн харагдаагүй тийм. Ийм хотуудаар явлаа. Тийм суйрангуудад очиж сайн мэдээг ярьж өглөө. Хингуанд очлоо. Хингуанд очсон чинь хаалган цоочтой байлаа.
тийм статистик тоо мэдээ байгаагүй. Харин Херод хаан мэдсэн байна те. Херод гэдэг бол тухайн үеийн Юудын захирагч хаан байсан. Хааны сонорт элчнэрийн үйлс хүрсэн байна. 7 дугаар зүйлийн эхний хэсгийг бүгдээр хамт үзье. Захирагч Херод болж байгаа бүхнийг сонсоод бүр алмаарч орхижээ. Захирагч Херод сонсоод байдаг л зүйл юм дөө гэж хандаагүй тий. Захирагч Херод сонсоод юу болчихвоо, яач вэ, ийч вэ, ямар осол болчихвоо гэж бас сандраагүй тий. Харин юу гэсэн бэ? Алмаарч орхижээ тий. Алмаар гэдэг нь юу гэсэн үг вэ? Алман тий. Үхтлээ гайхна гэсэн үг тий. Шоконд ортлоо гайхна гэсэн үг юм. Яагаад гэвэл элчнэрийн хийж байгаа ажил нь Иоханы хийж байгаатай ажил хийж үсэн ажилтай адилхан байсан. Иохан ер нь олон хүмүүсийг хамарч баптизм хүртээж олон хүмүүсийг гимшилд өрн дуудаж байсан. Тиймээс Херод хаан хүртэл өөрөө Иоханоос айдаг байсан. Тэгэд үхснээс амилсан байх уу гэж бас айсан байх та. Шанар яг Илиягийн хийжсэн ажилтай адилхан ажил хийжсэн. Илия ямар ажил хийжсэн бэ? Хаан дээр очиод чи гимшээрэй гэж тий. Баалын энэ шизүүлэгчдийг юу ч хөө дуу болгож байсан тий. Тийм гайхалтай ажил хийж байсан. Херод энэ тухай сураг сонсох үед хүмүүс зөвхөн шамнарын тухай л ярьж байсан тий. Шамнарын тухай яриа гол сэдэв болж байсан. Өнөө үеийнхөр бол бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шамнарын үйлс рүү анхаарал хандуулж ярилцлага авч цуврал нэвтрүүлэг бэлтгэж тий. Ийм үед үнэхээр харц байтугай хааны сонорт хүрэх нь ойлгомжтой тий. Хаан хүн алмаарх нь ойлгомжтой. Өвчтөн эдгэрч чөтгөрөн зайлсан хүмүүсийн гэрчлэл амнаас амд хүрч эцэстээ Херод хаанд хүртэл хүрсэн дээ. Монголд бол олон уур хаануудын талаар хэлсэн эдийн засгийн форум байна те. Эдийн засгийн 2 дугаар чуулгуулалт болсон. Тэгээ энэ бол үнэхээр сенсацтай үйл явдал те. Дэлхийн ертөнцид Арабын ертөнцид бол үнэхээр сенсацийн гол эзэн болж байна те. Египт, Тунис, Лив, Бахрайн гэдэг янз бүрийн улсуудад бослого гарч байна. Тэр бол үнэхээр сенсац. Шавнарын үйлчлэгсэн сенсац болсон. Бидний үйлчлэгсэн бас сенсац болвол сайн юм аа. Андуурч болохгүй. Би алдаршихын тулд Бурхны ажлыг хийж байна. Бурхны хаанчлыг тунхаглаж байна гэж ойлгож болохгүй. Харин бидний хийж байгаа сайн мэдээний ажил төр засгийн сонорт хүрчээвэл Бурхан биднээр дамжуулан алдаршиж байгаа нэгэн хэлбэр юм аа. 2011 оны эхэнд те 1-р цуглаан дээр нэгэн залбирлын цуглаан болсон. Тэгээд энэ нь Монгол Улсын ерөнхийлөгч элбэг дөрж илгээл явуулсан байлаа. Гэтэ зүгээр нэг баяр хүргэсэн илгээл биш байлаа. Ямар илгээлт вэ гэвэл гуйлтын сэдв бүхий илгээл явуулсан. 3 гуйлтын сэдв өгсөн гэсэн. Нэгдүгээрх нь архитектийн төлөө та бүхэн зуршлан гуйж өгөөч. Хоёрдугаарх нь хүний 8-ны эсрэг та бүхэн зуршлан гуйж өгөөч. Гуравдугаарх нь мансуурлын эсрэг та бүхэн зуршлан гуйж өгөөч гэж. Ямар ч байсан Херодын ч сонорт төрсөн байна. Элбэг дорж байгаа ч сонорт төрсөн байна. Энэ сайн мэдээний ажил, Бурхны хаанчлыг тунгалах ажил төр засгийн хэмжээнд тодорхой хэмжээнд хүрсэн байна гэдгийг харуулж өгч байна. Тэгвэл мэдээж бид нар төр засагт тоогдох гэж энэ ажлыг бас хийж байгаа биш. Төр засгийн биднийг сонсоосоо гэдэг үднэс бид нар энэ ажлыг хийж байгаа биш. Харин Бурхны хаанчлалд хүмүүсийг оруулахын тулд энэ ажлыг хийж байгаа юм аа. Бүгдээ Бурхны хаанчлалын ажлын төлөө зуучлан залбирцгаая. Бид нарыг Иесус Бурхны хаанчлалыг тунгалуулах гэж сонгон дуудсан юм. Гэтэ бид нар Бурхны хаанчлалыг тунгалах хүн болохын тулд бид нар
Есүстэй адилхан болох хэрэгтэй. Бид нар Есүс шиг болох хэрэгтэй. Бид нар Есүстэй адилхан болно гэдэг маань янз бүрийн арга техник, арга барил сурна гэсэн үг биш юм. Тэ? Харин дотоод мөн чанараараа түүн шиг болох хэрэгтэй. Тэ? Сайн мэдээний ажлыг хийх арга бол маш олон байдаг. Тэ? Тэгээ Есүс гэсэн тэр бүх аргуудыг бас хэрэгжилж байсан. Гэтэл бид нар арга барилыг сурахаасаа илүүгээр Есүсийн мөн чанартай болох хэрэгтэй. Тэ? Есүс үнэхээр яах гэж ирсэн бэ? Бүх хүн төрлөختийг аврах гэж ирсэн юм. Түүнтэй адилхан бид нар бүх хүн төрлөختийг аврах хайрын зүрх сэтгэлтэй болох хэрэгтэй юм аа. Тэгжээж бид нар Бурхны хаанчлалыг амжилттайгаар тунгалж чадна. Бид нар үнэхээр Есүсийг өөрийнх нь зүрх сэтгэлд хүлээн авч яг Есүс шиг амьдрах юм бол бидний зүгээр л амьдралын хэм маяг маань өөрөө сайн мэдээг тунхлах арга хэрэгсэл болж өгдөг. Тэ? Бид нар ярихгүй ч гэсэн бидний хийж байгаа үйлсээр дамжуулан сайн мэдээ аяндаа тунхлагдан зарлагдаж байдаг. Тэ? Бүгд Есүс шиг болцгоё. Сайн мэдээг тунхлахын тулд бүгд Есүс шиг болж Есүсийн мөн чанараар амьдрцгаая. Бүгд 9:2-ыг хамт уншия. Бурхны хаанчлалыг тунхлуулахын тулд өвчтөе хүмүүсийг эдгэрлэхийн тулд тэр тэднийг илгээв. За би гоё. Хайртай эзэн минь та өөрийн 12 шаваа сайн мэдээг тунхлуулахын тулд Бурхны хаанчлалыг тунхлуулж өвчтөе хүмүүсийг эдгэрлэхийн тулд илгээсэн шиг. Энэ дэлхийгээс бидний сонгондуудаад бас энэ дэлхий рүү эргээгээд бид нарыг Бурхны хаанчлалыг тунхлуулах гэж илгээж өгөөд баярлалаа. Бурхны хаанчлалыг тунхлахын тулд бид нар Есүс шиг мөн чанараараа адилхан болж Есүсийг дөөрэн амьдрахад өдөрдөж өгөхийг сонгож байна аваа. Тэгснээр бидний амьдралын хэм маяг, бидний хийж байгаа үйлс, хэлж байгаа үгээр дамжуулан та өөрхийн хаанчлалыг тунхлуулж өгөхийг сонгож байна аваа. Та бидний гэрэл давс гэж сонгон дуудсан мөлий. Бид нар Есүс шиг амьдрснараа энэ дэлхийд гэрэл давс болж энэ дэлхий Бурхны хаанчлалд орохыг хүсэн гуйж байна аваа. Хамт байсан баярлалаа. Есүс нэрээр хуйлаа. Амен.